Альмас Movie Guide. Альман өнөөдөр та нартай Ангахын алдартнууд киног ярьж өгөр бэлтлээ. Буудалд ирсэн ээ. Өөртөө буудлынхаа мөнгөийг өгөөрэй гэл гарамгаа бултж байгаа залуу бол киноны гол дүр огтын ирлэг сайхна. Харин энэ сургуулийнхаа коридорт суугаад огтод дурандаа л бодох санах зүйлгүй сууж байгаа залуу бол Улака үргэлж бүтгэхгүй хүний санаанд ормгүй санаа гаргадаг бүх бодлооны эзэн. Харин энэ бол ангийн дарга Баавар. Зүгээр бөө хинээтэйгээр ёо. Бас оюутны холбооны дарга гэж нэг бүр том босс байгаа. Өөрийгөө бүр бүх шинэ оюутнуудад амар танилцуулал байгаа хүн бол Хантур. Өөрийнхөө нэр төрийг гайхамшигтай эрхэмлэх бөгөөд сургуулийнхаа лидер гэж өөрийгөө боддог царайлаг нуруулаг залуу. Оюутнууд дунд нэр хүндтэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй. Ямар сайндаа гарахтад заавал нэг жигнэмэг аваарай. Би гараа гаргаж сэтгэлээ шингээж та нарт зориулж хийсэн ингээл охин шиг жигнэмэг хүртэл хийж тараадаг. Тэгсэн яахавт манай хоёр гар хинэггүй нэ хийх юм бодоогүй гарах гэсэн. Нөгөө даргагүй чинь бүр манаа зүгсцэн. Заавал манай сургуулийн заншил ил байжсэн чинь нөгөө жигнэмгийг нэзэн нэг оюутан гахаад унчна. Бүгд гүйжжил сандралдаж байсан чинь манай хүн алив гуурс муурс гэж байгаа л анхны тусламж үзүүлж аварч чадна. Тэгэл яахавт бусд нь чи мундаг байлаа гэл манай гарын нэр хүнд суг өсөл явж байгаа юм чинь даанч нөгөө Хантурын зуултанд орчдгийг. Олны дунд намайг тэнэг болгоод харагдуулчлаа гэл ёстой хорхоотой арандаа зуудгийн байгаа үстэй манай хоёрыг. Тэгэл багш нар хүртэл нэгдүгээр курсын оюутан төсөлт хийцэн байна штэ тэргээл яриа болол. Тэгсэн чинь манай Улака бас булхаа хэрэглэж байгаад суглаанд очих гэж байсан чинь нөгөө Баавар гэж гарна бас булхаа хэрэглэж байгаад нэгнтэйгээ таарлдчихгүй юу? Таарсан тааршууд байна уу? Тэгэл би чийдээ тулаад яахаас ч буцахгүй хоёр гар мангартаад байжсэн чинь харин манай ангуу чагаас ороод ирнэ найз охинтойгоо. Гурван биений би чи лойрч мойрчин эр хүн шиг үзийгээл 32 цагаанлах тоолохор болоод манай улаана ялчдгийг тэгсэн ахаал хүн ороод ирнэ. Тэр нь хинбэ гэхээр хоёр багшаа хоорондоо жигж өгтэй. Нөгөө гурав нь одоо гялс гарыг гэсэн чинь манай улаана яаж иж байгаа л тэр суглаанд нь хожино гэл бүр шийдсэн. Хизээч бууж өгөхгүй. Тэгэл ганцаараа үлдээд сансандаа хөрч булхаагаар суглаанд ялахаар суглааны хайрцагт өөрийнх нь нэрийг бичсэн баахан цаас хийгээл нэгдүгээр анги маань дуусч байгаа. Харин хоёрдугаар анги маань сургуулийн аэробикийн тэмцээн болох гэж байсан. Манай хоёр орохоор болж ангиараа бэлдэж эхэл. Дасгалжуулагч нь тэгтээ бүтэхгүй гараа. Савдагч шиг. Тэгэл ямар ч л байсан бэлдээлтэл сүулдэ бүр бүтэхгүй шинжтэй болохоор нь бас л булхаа хэрэглэхээр шийднэ. Өрсөлдөгчийнхөө буюу бие бэлдэр биеийн тамираар хамгийн амар Хантурын өдөр болгон уудаг витаминд нь эмхтэй гермо хийцэн. Өөр нэг өрсөлдөгч багийнхандаа туулга өгцөн. Тэгж яагаад ангийн даргийнхаа багта оноо тэмцээд шүүгчдийн шийдвэрээр цомоо дундаа авчдаг. Тэгэд хоёр баг хоёулаа сэтгэл дүндэр байгаа учраас өөрсдөө хоорондоо ахин өрсөлддөг. Тэр нь амар тэнэг аквариумтай ус руу толгоогоо дүрээд хинэн удаан тесн ялагч болох. Тэгэд намсраа найзынхаа өмнөөс өрсөлдөөд Бааврыг ялаад тэдний багийнхаа хож чинь хөөхий Хантур гормоны юм ууцсан болохоор хожигдсандаа сэтгэлээр унаад эмород сууж исэн чинь савдаг ирээд тэд нар чамд юу хийснийг би мэднэ гэж хэлээд хоёрдугаар анги маань дуустдаг. Харин 3 дугаар анги ахаал мөрийн өрсөлдөөнөр хэлдэг. Улака намсраа хоёр өөр нэг гаруудтай зогссон ёндоогоо аваад кино эхэлдэг. Нөгөө гарууд нь Улакагийн шарыг молтоод чи тийм лагин бол Ариунагийн өгцөг өчөд алгадчих. Урд нь Ариунагийн хүн санаанд гүрсэн хан цавлаад савсан ханных нь будаг нь халтарсан шүү дээ гэсэн чинь мань Улака за нэг л охин ба штэ гэл бүжижэл олны дунд түмний нүдэн дээр онжигон дээр нь алгатаад авдгийн. Яа тэгсэн нөгөө охин амар уурлал Улакагийн хойноос гүйцэж очивол ганцхан батрал унгачж байгаа юм чи. Тэгэл юу бас юм идэхгүй нэг зэрсэн намсраагийн өвөр дээр сэрэл. Намсраа зүгээрөө миний найз чамайг сургуулаар дөрөв хүүхдүүд өгчлээ л гэд яриад ин гидийн. Намсраа нэг хөөхөн бөө сэтгэлтэй найздаа жин тавих юм аваад ирэгээд явсан чинь мань Улака гинтл нас урсан өвгөө хараад эхэлтийн. Өвөө нь ёстой нэг байж байгааг нь арчаагүй царайлчаад өөрийгөө хараач манай удам дандаа сэгэт хүмүүс байснаас чам шиг ийм байгаагүй шүү. Аль би чамд өөр хүн болгох чинь туслая гэл. Улакаг огт өөр хүн болгох ажиллагаа эхэлнэ. Гэхдээ зөвхөн Улакагийн нүдэнд л харагдаад бусад хүний нүдэнд харагдахгүй. Улака цэмбигээд л цэмцээгээд л зангийн антер зүтсэн оюутны холбоонд эзлэнийг нөгөө хоёр нь гайхал энэ одоо юу болцъё гэл. Сайхна охин найраастай ээлжид охиноо найраал явж исэн чинь нэг охин ирээд хөөе би чамаас жирэмсэн болчих
гэснээ алгадаад авдгийн. Сайхна бүр шоконд ороод найруулж исэн охин нь за баяртай бити яхиж залхаараа гэл бараг зүхтаад яваад гэдэг юм байгаа үстэй. Тэгсэн нөгөө алгацсан охин нь би чамайг танихгүй л те. Гэхдээ нэг хүн надад мөнгө өгөөд ийм юм хийлгсэн. Бас нэг доктортай юм өгсөн. Гэл яваад өгдгийн. Нэг амар онгойлгосон чинь дотор нь өөрийнх нь зураг. Сайхнаг үзэн ядагчдын холбоо гэд байгуулагдчихсан. Сайхнатай явуулдаж байсан охтууд нийлчихгүй юу? Тэгэхэд Улака сургуулийнхаа оюутны холбооны орлогч дарга болох гэл өвөөгийнхэн сүнс хажуунаас нь туслаа хэвээр. Хаач явсан хажууд нь дагаал явж үйдэг. Хөөрхий буянтай буурлаа гэж. Нөгөө сайхнаг үзэн ядагчдын холбооных нь ахлах чинь гэсэн хин байсан гэж санана. Гэхдээ манай хаан төр шүү дээ. За тэгээд сайхнаг хангалттай хэцүү. Энэ бол дөнгөж эхлэл. Хо гэл нэг тэмцэв үү. За тэгээд сайхна үнэн зовж эхэлж байгаа юм л. Тэгэхэд Улака зүгээр гэгэрцэн бөө нэг мэдвэх. Намсраа сайхна хоёр Улакаг уруу татах гэсэн чинь өвөө нь чи удахгүй илтгэлээ тавих хэвээр гэд хамт явуулдгүй. Сайхна намсраа хоёр гараад за цадах чинь гэхдээ үнэн өөр болчих чинь тэр гэл яриад замын хажуугаар алхажсэн чинь нөгөө сайхнаг үзэн ядагчдын бүлгмийн охтууд сайхнаг хуураад машиндаа суулгаад зүгтчихдэг. Сайхнаач гэж сайхна. Охин харахаараа зүгээр нүдэн сэргээл. Нөгөө охтууд чинь бүр амар ширүү. Эзэнгүү барилга дотор сайхнаг хүлээд суулгацсан. Чамайг муу залуу байсны чинь төлөө чамайг шийтгэхэр ирлээ гэсэн сайхна тэнэгээр. Секс тоглоом юм уу гэж тэнэгтдیں۔ Намсраа ашгүй араас нь гүсрэгээд нөгөө газар нь ирцэн. Нэг багны ард нуугдцсан найзаагаа аврах гээл ирцэн. Хүүр хим. Тэгэд гүүж гараад Улакаг яг илтгэл тавьж яхад нь очиод сайхна чиний тусламж хэрэгтэй байна гэл гүгээд атсан чинь энийг гарга гэд намсрааг хөөгд гаргачихнаа ядж яхад. Улака яах вэ гэл эргэлзээд байжсэн чинь өвөө нь илтгэлээ үргэлжлүүлээч гэл тайзан дээр өвөөгийнхөө сүнстэй ярьж хагаад одоо та надад хэрэггүй. Би өөрийнхөө байлаа гэж шийдэл илтгэлээ хаяал амар сүртэй гараад ир. Тэр хооронд хөөхий сайхна тогон цохиулаад тамлуулж байдгийн байгаа үсттэй. Нөгөө охтууд нь бүр бөөн шоонцсон. Нэг нь бүр чи намайг говьтай орхиод аав ээж минь ирж тайлсан. Гэсэн чинь нөгөө хоёр нь чи миний нүүрэн дээр бэлэг эрэхтэн зураа эзтэй гэл дайраал. Тэгтээ яг үнэндээ Улака гэж нэг юмнаас бүх юм болсон байдгийн цүц. Бүр бүтэхгүй. Тэгтээ Улака ямар ч байсан ээлжид бүтлгүй санаагаа гаргасан чинь нөгөө аюултай охтуудын гараас найзыгаа авраад 3 дугаар анги маань дуустдаг. Харин 4 дугаар анги бол хэргийн эзэн Улакагүй. Шүнжин шутисын нэг охинтой шоудаад уугаад шартж өглөөгээд байжсэн чинь нөгөө охиных нь найз залуу гэж шутисын цахиур төмөр гэж мэдхүү гэл нэг амар харгас царайтай гар сургууль дотор нь орж ирэл манай хоёрыг цаамдаж яваад хүмүүс хараад байна. Гадаа хүлээж үе гэл амар заналтай хэлдэг. Тэгэл намсраа сайхна Улака 3 айгаал цонхоор харж исэн чинь баавар нөгөө цахиур төмөр дээр ч очивол чи намайг олон оюутнууд харж яхад яаж байгаа? Би ангийн дарга хүн шүү. Гэлээдсэн чинь бааврыг зүгээр ганц мөргөөл үлээгээд унгаач. Манай 3 ёо ич одоо яахс ч буцахгүй ямар амар гар вэ энэтрэ гэл байжгаад Улака миний нэг таньдаг гарууд байна. Мөнгө өгвөл ёстой яахаас ч буцахгүй тэднийг дуучий гэл санаа гаргана. Тэгэл сайхна за артаа юм чин гэл амар гараал атсан чинь Улакагийн дууцсан гарууд нь бас ирцэн. Сайхна бид нар ч чамайг алнаа гэлгсэн чинь нөгөө цахиур төмөр нь эн чинь минийх гэл нөгөө хэдийг зодчтгийн. Уул нь тэр хэдийг албаар цахиур төмрийн нүдэн дээр зодоод цахиур төмрийг айлах гэж байсан чи хэрэг биштэд явчихгүй юу? Тэгэл сайхна зогтоод ороод ирсэн. Нөгөө гарууд чинь бид нар зодуулчлаа гэж орж ирээд нөгөө 3-ыг чи зодчтгийн. Баавар тэр хооронд гиз мэдсэндээ юм ороцсон. Би шартаа новш шүү гэл очил дахиад ганц цахиулаад уунчин. За яг зүгээр. Тэр хооронд манай 3 яахад ерөөсө сошиал дээрээс хүн олъё гэл нэг бак авчрал номсрагийн утас төрөвчийг байгаа л ингээд өгчлөлт. Одоо ёстой энэ алуулна гэл харж байсан чи нөгөө бак ах чи очиод цахиур төмрийг зодохгүй орж ирсэн ээ. Энд чи манай байрны дүү. Харин төмрөө та 3-т нэг юм хилчээрэй гэсэн гээд. Гуруулан ингээд шанаадчиад өгсөн юм авдгүй ингээд төрөвч утсын ч үгэлгүй яваад өгдөг. Сайхна. За би өрөөсө гараад очлоо. Одоо өөр яадгийг гэл арга нь барагдаад байжсэн чи Улакад нэг санаа төрсөн нь хан төрийг сумлж байгаа цахиур төмөртөө зодтолтолох. Хан төрийг чи бол манай сургуулийн хамгийн лагна гэл гаргадیں۔ Хан төр дөрвдөө итгэл би энэ сургуулийн шилдэгэн бай гэл гараад очиод зодтолж ягаад зодоон дундаа бас ярилцж ягаад зөвхөн сайхнатай тооцоо бодохоор ирснийг мэдчихэд анда байж байгаарай. Гэ нөгөө 3 чинь чирээд гаргаад ирдгий байгаа үсттэй. Тэгэл сайхна. За энэ чинь миний л асуудал. Би зодуулчи та хоёр яасан ч оржиж болохгүй шүү гэл мацогч гээл байжсэн чинь баавар цахиур төмрийг мачи гэд төмрөөр зөхиод унгачаад чи юм уу хинбэ? Би шартаа хүн шүү гэл хамаг юм нь хөдөлцөн. Ангийнх нь гарч ирээд болиулаагүй бол бүр яг алах гэж идэв. Нөгөө амар арслан бар шиг цахиур төмөр нь за болио гэл ашгүй сайхна минийг барын савраас амьд мултарч байгаа юм чи. Харин 5 дугаар анги манай 3 ахиад л бүтлгүй санаас идсэн. 3 ч юу ахав те? Ер нь л бол Укагийн санаа л да. Тинхмихийн Антомор
Баурыг ялгаад тэрийгэ бичлэг болгоод сошиалд тавьж сошиал дээр од болохын гинэ. Тэгсэн пранк нь жоохон бүтлгүүтэд Баур биш хан төмөр тэрийг хараад айж майхгүй шууд каратегийн толгойг нь өшгөлөөд унгаацсан чинь тэрийг нь харсан Баур цочсондоо хаглаад хайждгийг. Та гуравч асуудалд орлоо доо. Тинхми Антомыг хуглаад хаглаад хайчихлаа. Яах вэ гэл асуудал эхэлчихэж байгаа юм чинь. Улака бүтлгүйд чи тэрийгэ өөртөл бичээстэй влог хийгээстэй. Тэгэж явж байгаад бас өөртдөө таарцах хоёр шин цагдаатай таарчнаа. Нөгөө хоёр нь сүр болоод юм л бол Монголын цагдаа дормжлоод байна уу сүрдүүлээд байна уу гэл. Сүр болоод арай гэж эвтэйхэн салах гэж яагаад шууданд хийцэн байсан гавлын ясаа газар унгаагаад нөгөө хоёр цагдаа тарагдаад бөө юм болж байгаа юм да жинхэнэ. Нөгөө хоёр цагдаа хоёулаа анхны өдрөө авуу том юмны үзрээс барид авлаа да. Бар гэл цол нэмчих биш үү гэл баахан баярлал. Түр саатуулах дотор ороод бүгдээрээ муухай царайлаад сууж исэн чи аш. Хан төрийн найз охин ирээд бүгдийг гаргаад аваад тагсан чинь дааж гавлын ясын цагдаа нар хурааж явчаад яагаад ч үгдгүү. Тэгэл ахаал янз бүрийн бүтэлтэй бүтлгүй санаа гаргадгаараа улака буш ухаа гэдэг санаа гаргад. Нөгөө хэд нэхэндээ үгүй тийм муухай юм хийхгүй энэ төр гэж яагаад эмч болох хүмүүс байж гэж ятгуулаад хар шүн оршуулга руу явна. Ангаахын сайн сайхны төлөө бул шух гэж байгаа хідэн гар явж байгаад эзгүүхээр гал түлээд сууж байгаа нэг хүнтэй таарад очдөг. Очоод л хууч хөрөөд тэгсэн нөгөө ах чинь бас ангаахыг 1993 онд төгссөн. Ахыхын сайхан дурсамжууд тэр сургуультай холбоотой гэдэл тэгсэн чинь улакаагүй. За заахаа үнэнгээ хэлё. Одоо цайрсан. Гэл хамаг юм хэлчихдэг юм бүтэхгүй. Нөгөө ах инээгээд ах нь мэднэ. Энд нэг булш үйдэг. Би хүргээд үгүй гэдгийг. Тэгээд нөгөө хэдийг дагуулж явна. Ах нь ясаа сургууль дээрээ тавина гэж боддог. Гэл нөгөө булш чинь тэр харагдчихээн. Гэл хайж байсан булшийг нь олоод өгчүдэг. Тэгсэн чи хамгийн амар нь нөгөө булшин дээрх нэр нь цам зааж уулж өгсөн ахтай адилхан жаргал гэсэн нэр байдгийг. Тэгэл манай жаргал ахтай адилхан нэртэй юм биш. Тэгэл бүгд эргээд харсан. Жаргал агал байхгүй. Ээж ааваа гэл бүгд чий салгах шахал ойрлолтол зүгтаад гүйсэн чинь улака байхгүй. Бүгд ойрлолтол хүүе улака гэл дуудсан чинь мань улака айл хэдийн булшийн ухаад гавлын гартаа барьц. Та нар ч одоо юу сүртэй. Бүгд эмч болох гэж байгаа хүмүүс байж гэсэн. Үнэн хийнэггүй. Эн чи угаасаа жаргал ахын хүсэл байсан. Би нэрээ жаргал ахын зургийг олсон шүү дээ. Энэ ардаа гэл ангийн ханд дөлгөөстэй дээр үн төгсөгчдийн зургийн дундаас жаргал ахынхаа зургийг харуулад жаргал ах жаргалтай орогдож байгаа сте. Гэсэр энэ анги маань энд хүрээд конец фильм болдгий. Ангаахын алдартнууд киноны бүх ангийг Voo application-ыг татаад basic, standard, premium багцын аль нэгийг нэдвчүүлэл киногоо үзэрэй. Сонирхолтой аль ч багцыг нэдвчүүлэхэд бүх кино контентуудыг хязгааргүй үзэх боломжтой юм байна л шүү дээ. Ингээд дараагийн киногоор уулзлаа. Түр бай.